Okay, hi guys. Тэгээ өнөөдөр юм шиг бүгдээрээ юу гэхээр Roblox өргөжтүүлээ хийн. Тэгээд Roblox-ийн тоглоом бичлэг маань хүмүүст таалагдчих байж бас магадгүй юм шиг байна. Зарим нэг бүр хэдэн сарын өмнө хийсэн бичлэгнүүдийг бодвол бас гайгүй аваа үзэл таваад байгаа болохоор бас тэгж бодлоо л доо. За тэгэхээр одоо эдрээр ертөнцөөч. Тэгэхээр одоо штэ ингээд ийш нэг тавьчдээ ингэ зүгээр. Заах ингэ байж л. Окей, сөөрхөн тийм ээ. Зарим нэг тоглоомнуудыг дуурайцсан л болохоос ш. За яг копирайт явж магадгүй л дээ. Окей. Гэт. За одоо хажууд жишээ өрьё. За тэгээ guys, like, subscribe дарахаа мартав. Та нар мартаад дарахгүй байгаа юм шиг үл шүү. Дараад өгөөрэй. Дарахвал дараагийн бичлэгүүд илүү урдаа орж, илүү чанартай, илүү сонирхолтой, гоё юмнууд орно шүү дээ. Окей. Яг энэ ч бол зүгээр л нэг мушаад олчлаа л да. Гэтэ яг энэ тоглоомын тоглол хийж дуусчаад тоглож байгаа хүмүүс жоохон гайхалтай болтой яг энэ хэсгийг. Тэр миний дараагийн хийх далай тэмхүү газруудыг ер нь тоглогчд маань их гайхах гэж би бодоод байна. Окей. За газар чаах. Яг хэрэгтэй зүйл рүү оръё. Хэрвээ хүсвэл дараагийн маш гоё систем өгч чадна. За. You got dragon, you got goblin. Play that. Энэ кодыг local энийг хийгээд бас болохгүй байгаа тий. Яаж button дотроо мангасаа хийх вэ? Окей. Button дотор мангас хийдэггүй. Харин сонгогчийн мангасуудаа тусдаа хадгална гэж байна. Folder server storage. Окей, server storage байна. Folder нэгээд энэ устгах. Server storage дотор folder хий. Monster, Goblin Orsi дарга. Бүх NPC мангасаа энэ folder дотор хий. Яаж NPC-гээ folder дотроо хийх вэ? Тэг юу ч гэсэн тэр monster гэдэг нь бол өгч тийм ээ. Rename monster. Окей.
Folder next right click insert object folder гэж нэрийг master гэж. PC-г folder л. PC-г ол ихэвчлэн workspace дотор байдаг. PC дээр. Одоо тэгэхээр чинь ингэсэн үг юм байна штэ. За эхлээд toolbox-оос dragon гэдэг жижиг өөр юм гаргаад ирж. Жижигэн шүү гол. Гол нь өөр жижиг юм байна. Чинь арай л томдох юм шүү. За. Энэ биш юм байна. За яг энэ. За яг энэ. Окей. Чи яаш. Folder дотор нь ороод. Окей. За 2-3 мангас аваад. Хийн за яг энэ яг вэ. Яг энийг устгах. Энэ яах. Одоо Goblin. Оо, nice. Одоо энэ Goblin-го энэ folder дотроос нэмж хийгээд тэнгүүт Bunny бол хамгийн их унах магадaltaй, хамгийн суг. Тийм ээ. За яг энэ Bunny байж болох юм. Модель гэдэг байгаа. Monster. Одоо monster юм да. Түүнээс шинжнэл. Бол нь monster биш л дээ. Гэтэл. За модель. Тэш. Monster дотор. Окей. Энэ нэг Goblin гоо. Устгачих. Энэ Goblin-аас хэрэггүй. Окей, хийчлээ. Ингэснээр чинь энэ бисаа бүр monster folder дотор орно. Ягаас шүлдэг. Button дарахад random мангас ундаг поли folder дотор хийсэн spam хийх газар workspace дотор нэг part тавиад нэрийг нь monster spam. Окей. Юу бидэнд бол юу л өн part байгаа шүү дээ. Тийм болохоор тийш явъя. Жахтны хоёрт балаа юм надад яах гэдэг юм бэ? Та нар бүр инчээ вэ заа юу? Нэгтээ над руу тариад нэгтээ тийм шүү дээ. Окей. Гэт. Окей, энэ part. Даас энэ part. Нэг дээр нэвч. Окей. Биш. За энэ party monster spawn. Гэж үг. Workspace дотор monster spawn. Workspace дотор л байгаа л үү. Тийм ээ. Workspace дотор. Button script explore text button local script. Local script дотор энэ кодыг. Окей. Local script гэдэг байна. Ни local хана. Оо. Spawn collection юу вэ?
Скрингүй гүйтэл нэг юм байх ёстой л доо. Text button. Энийг устгахчгаа. Roll button. Roll button дотор local script гэдэг. Устгаад. За би энэ код copy хийсэн шүү дээ. Мэ. Турших play дар button дар тэгээд random spawn болно. Окей. За буучлаа. Нэг шиг money байхгүй. Йоо ямар чанга юм бэ? За нөгөө балаа юм дуурдаг хэвээрээ. Миний XP-ээр money 50. Зэлж. Төрхөн зур зайлж ил та. Shut up, please. За одоо. Oh shit. Гурван авшиг зайлуулах хэрэгтэй. Болохгүй юм тийм ээ. Тийм ээ. Болохгүй. Айлг нь гарна. Button гэсэн товчийг дарах тулд мөнгөтэй байх ёстой юм биш үү? Би одоо анх удаа тоглоом бүтээж байгаа юм шиг би нэг мэдэхгүй болохоор тэгэл юм шиг басаж байгаа. Дарахаар юу ч унахгүй байна. Бичиж. Тийм их тоглоом бодон дарахад мөнгө шаарддаг тийм ээ бодон дотор манай. Бодны log script-ийг ийм болгоо. Log script гэд 100 money байвал ботон дарж болно. Random monk spawn бол 100 money хасаг. Хөөе. За. Тэгэхээр энэ гурван тэнэг навшнуудыг яага барьжлах байна. Чи наашраач тань навшаа. Зомби таацсан. Энэ дахад нэг юм зомби тавьчих гэж бодсон. Тэгс тэр навш ирдгүй над дээр. Навшаа хүрээ дэртээ. Хаагур навш наа полд зах муухай. Таагур ер нь айгу муухай зомбинууд. Бишнэр дахад нэг зомби үсгэлээ. Миний toolbox хаана? Хөөе toolbox. Би тогтоомсоо гарцсан биз дээ. Toolbox хаана байна? Зомби босоо. Чи наашаа. Чиний ер нь чи чийж чах. Чиний ихрийг олох болохгүй байх.
Kill 100 money. Гэ болцсон. Одоо би 100 монетай эхлэх бах тий. Гэж найдсан штэ. Тэ монетай. Оо за мөнгө дутуу гэж шивс хөөрхөн. Тэнийг хацанууд пойлдох гол ирж байна. Бэр бүрхнээс эхлэв. Монey ч хөөс бич байхгүй байна. За яах вэ? Би чадах байна. Энэ нахнаас гол нь money XP унах болов уу гэдэг. Бэжэлтэй навчнаач. Бүр яг Oh shit. Энэ навчнаас унахгүй штт. Дахиад нэг зомби төрүүлэх хэрэгтэй. Give 100 money. Player. Ой. Эдгээр төрчлөө штт. No money. Money өрөхгүй байна. Та баяртай азуу навчнаа танаа маалчдаггүй. Би нийт ал гэж 3 4 зомби хийсэн юм. Гэтэл нэг зомбинд л money XP өгөөд нөгөө хідэн өгөхгүй байна. Зомби бүрцэскэж байгаас шалга. Хэрвээ хамгийн амархан арга скриптийг тэр ажиллаж байгаа зомби скрипт right click copy. Бусад зомбидөө paste. Окей. Зомби босс. За чамдэр шинэ скрипт нэгээд энэ балаа скриптийг устгаад өнгөт иш ороод гэд ингээд тоглоод үзье. Тэнгуут нэг тэр нэг навшны балаа навшны ирээд Not enough money гэж байгаа. Бас хөөрхөн тийм ээ, бас хөөрхөн шүү. За тийм ээ, тийм ээ. Заавал копи хийх хэрэгтэй юм байна. Зомби босс очи хаана. Чодо бидний аврал болох гэдэг шүү. Скрипт. Копи хийж авах хэрэгтэй. Копи дата болно. Трустач. За баяртай. Окей. Мэ. Энэ зомби дотор скрипт юу? Хэлт гэнэ үү? Скрипт дээр нь биш. Тата тоглоё. Та болох баха. Тэгэхээр зомби босс маш дүүхэн. Энэ миний үлрэх ганцхан төвчлөлтөөр л хүн. Ашиг төвчнүүдаа. Not enough money.
ганцхан бичлэл дээр авсангүй. Хаа юм аа ч гэж. Оо арай. Өөрийн зомби босоод хаад хөрвөлдөг бол. Зомби босс. Би нэг зомби маань дахин төрдөг болгомоор байна. Чи зомби өгсний дараа дахин төрдөг респаун болохыг хүсч байна. Үүнийг Roblox Studio дээр ингэж хийж болно. Description юм. Энэ кодыг paste. Зомби дээр дахиад зомби босс дээр дахиад нэг скрипт үсгэх гэдэг намайг. Тэгээд ингээд paste гэж. Татасаглаа. За. Тэнгүү дахиад өргөлтөө үсттэй тий. Ой нөгөөд малаа юм гэс төрөч дурак. Турдуунаас ямар хичдгүй юм бэ? Төрөөч. Би админ дээр яхацсан болох хэвчээ. Би админ юм чин command enter хийж болно бицтэй. Тиймээс админ бол command ашиглаж болно. Ихэд тоглоомд админ command-ийн систем гэдэг үүнийг chat command хийх script. Server script service. Server script service. Script үсгээд тусдаад гараад copy хийж аваад би copy хийчлээ. За яах вэ? Мэ. Тэнгүүт. Одоо тоглоом chat дээр бичнэ. Money. XP 100 XP аавна 1000 money аавна. Энд өөрийн Roblox username бич local admin name. Одоо чи command ашиглаж одоо чи л command ашиглаж байна. Chat дээр бич. Үгүй бүгдээрээ чатн дээр бичээд үзье. Үе тэр зомби тайчихч. Админтэйгээ ингэж харьж болтгоо юм да. Money. Shit. You can't. Яг аль дээр ингэж бичих юм бэ? За бүгдээрээ мангас унгаж болдог болчих юм бол дараагийн бичлэг рүү орно. Энэ бичлэг дуустсан. Дараа нь дотор байгаа ирээ бичих. Script дарж код бичих. Click. Дараа нь дотор байгаа кодыг харилгаад энэ кодыг paste.
STR 912 Sept Money удаа болцсон. Удаа биш 1000 монитор тэглэх бод. Өө. Ой би админ шүү дээ. Надад гоё санаа төрлөө. Ботнод 50 моны гар тардаг болъё. Local script. Энэ кодыг local script дотор бич. Local script энд байна. Тэгс энэ хүртэлхийн бүгдийн delete тэгээд энэ дээр дараад окей guys. Одоо тоглож үзье. Одоо бүгдээ слимэ дарж болох хаад л усаа. Prolot. За унгагдаж байна. Мангас маань унгагцаал. Ийм одоо ундаг болох юм. Энэ вентилятор тоорч. Тэр яаж чаж байгаа юм бол? Page 50 money. Энэ гурван балан зомби зайлвал. Ямар тэнэг зомбинууд вэ? Юу бол дайраад байгаа зүгээр. За зомби босс оношир. Бай. Тэ миний мангас хана. Prolot. Тэ миний мангас хана. Ботон дээр тарахаар Prolot гэсэн бичиг гарч ирээд мангас маань гарч ирэхгүй байна гэж. Ийм урдан дуусах байсан юм байна. За guys, дараагийн бичлэг дээр бүгдээрээ тоглоомоо өргөжлүүлье. Тэг яг энэ удаагийн бичлэг дээр яг рол бот маань дарагддаг болсон. Тэгээд дараагийн бичлэг бүр мангасаа унгааж чаддаг болно азалсаа. За тэгээд дараагийн бичлэг хүртэл баяртай.